Бүгдэнд нь өглөө өдөр ороо минь Starlink интернетийн standby mode хэр хурдтай видео YouTube бичлэг үзэж болох уу? Энэ талаар богинохон бичлэг харуулъя. Starlink маань аль хэдийн асаад бэлэн болсон байгаа. Гар утсан дээр Starlink аппликейшн руу орсон. кБ/секундээр интернет одоо хандах ёстой. За хурд маань 0.7 кБ/секундээр харагдаж байна. Видео бичлэг тоглож болох нь шалгая. За видео маань тоглохгүй байна. Уншихгүй байна. За одоо эхэллээ. Гацж байна. Утсан дээр. За тэгвэл одоо 2 дахь төхөөрөмж. 1 төхөөрөмж, 2 төхөөрөмж. Ингэдэг юм л да. Хүмүүс маань асуугаад байдаг нэг зүйл. Манайх гэртээ хоёулаа байдаг. Standby mode ашиглаад интернет орж болох уу гэд. За дэлгэцэн дээр явж байна. Гар утсан дээрх интернет уншихгүй байна. За ээлжилж байна. За гар утсан дээр одоо явж байна. Компьютер дээр байгаа уншаад байна. За жоохон нартай байгаа учраас гэлбад ээж магадгүй. За хэдэн пикселээр уншиж байна? 444. За гар утсан дээр 240. За энийг 140 болгоод үзье. 140. Пикселээр хэтэршилтэй явж байгаа. За гар утсан дээр ч гэсэн гацалт байхгүй байна. Одоогоор 144 рүү очсон. За одоо 240 пиксел. За видео маань тоглож байна, уншиж байна. За компьютер дээр ч гэсэн 240 пиксел. За автоматараас мэл 240 дээр аваачлаа. Гар утсан дээрх пиксел маань 240 дээр байгаа. Видео маань тоглож байгаа. Компьютер дээр за 240 пикселээр 2 гараад одоо төхөөрөмж зэрэг standby mode дээр видео тоглож YouTube үзэж болж байна. За нэгтэрчлээ дахиад дэвшлүүлье. Компьютерыг бас 360 дээр аваачлаа. За айл нь уншиж байна. Гар утсных явж эхэллээ. Компьютерийн хотоор уншааг байна. За дахиад шинэ бичлэг тоглуулж үзье. За
компьютерыг мөн адил 360 дараа байна. Яаж харуул арай дээр тод харагдахаар байна да. Жохоо ишлүүлчихье. Хоёр дахь хөрөмж маань хоёулаа YouTube дээр уншиж байгаа зэрэг тоглуулж явж байгаа. За ашиглаж байгаа зарцуулалт, тогны зарцуулалт stand by мод дээр байгаа шүү. Энэ stand by мод дээр сард 20,000-ыг төлдөг. За нэлээд гацалттай байна. Starlink маань саадгүй тэнгэр харж байрлуулсан. Дараагийн бичлэгээр Starlink-ийг 100 халаад байдаг энэ асуудлыг яаж шийдэх вэ талаар жижигхэн зөвлөмж өргөнө. За айл нь 360 дээр явж байгаа. За Pixel-ийг 480 дахиад гар утасныхыг 480 болгосон. За уншиж байна. За 480 дээр айл нь одоогоор тоглохгүй байна. За саадгүй уншуулна YouTube тоглуулъя гэх юм бол хэдүүлээ 144 дээр буцаагаад авчрээ. 144 дээр за одоо хоёул орж ирсэн.